Монгол рок аялгауг хэлийн чандад ишгэлүүлэхээр санаа нийлсэн хэсэг залуус аяны дөрөв харшуулан дорны совд Шанхай хотын зүг зорилоо. Тэд бол рок наадам фестивалыг зохион байгуулагч Орхон 21 урлагийн төв Bio Style мөн тэднийг үргэлж дэмжиж байдаг NTV телевизийн сурчлах группийн хамт олон юм. Дорны совд хэмээх үзэсгэлэнт Шанхай хот руу энэ удаа Монгол залуусын бахархал болсон Lemons A-Sound хамтлагийнхан байлаа. Монголын талаас рок наадам, Шанхай хотын талаас Trash Go Go хөтөлбөрүүд 2010 оноос хойш хамтан ажиллаж байна. Шанхайн амьд хөгжимд хайртай Хятад, Япон, Америк зэрэг хэсэг залуусын санаачлагаар үүссэн олон улсын амьд хөгжмийн хөтөлбөр юм. Тэд жил бүрийн 100 Шанхай болон Улаанбаатар дархан хотуудад гадны шин залуу амжилтанд эд тесэрч яваа шилдэг хамтлагуудыг урьж авчран ашигын бус соёлын солилцооны арга хэмжээ амьд тоглолтуудыг зохион байгуулж байна. Аялын тоглолтын ивент итгэгч их аян өргөө компани дэлхийг тойрох аяллыг дэрэгдээсэ. Дэлхийд дээрх хамгийн хурдан галт тэрэг болох энэхүү нисэг мэт давхих галт тэрэгнүүд дээд тал нь 380 км/цаг хүртэл хурдлагажээ. Мөн Хятад улс өндөр хурдны галт тэрэгээр хамгийн урт замтай улсаар тодорсон байна. Энэхүү өндөр хурдны галт тэрэгний сүлжээнд Бээжингээс Шанхай хүртэл 1400 км, Бээжингээс Гуанчжоу хүртэл 3000 орчим км үргэлжилж хотуудын хоорондох зорчих хугацааг 50% багасгаж дэлхийг шуугуулж байна. Тухайлбал Бээжингээс Гуанчжоу хүртэл зорчиход өмнө нь 22 цаг зарцуулдаг байсан бол одоо 10 гаруй цаг хэмнэж байгаа нь гайхалтай. Хятадын хурдны галт тэргээр минут тутамд 1.3 сая хүн тогтмол зорчиж байна. Сайн бацгаана NTV телевиз Хятад улсын Шанхай хотоос 5 хүнээ мэдчилж байна. Ингээд Бээжин хотоос 1200 км 6 цаг түргэн галт тэргээр аялсны эцэст бид нар Шанхай хотод түрэлцэн ирээд байна. Шанхай хотод юу болох вэ гэхээр жил болгон Trash Go Go төслийн хүрээнд рок фестивал болдог байгаа. Энэхүү рок фестивальд Монгол улсаас 2 дахь жилдээ оролцож байна. Энэ удаа бидний сайн мэдэх Монголын рок попын төлөөлөл болсон A-Sound Lemons хамтлагийнхан маань бидэнтэй хамт Шанхайд аялж ирсэн байгаа. За ингээд 4 хоногийн турш A-Sound Lemons хамтлагтай хамт бай. 4 хоногийн турш мөн Шанхай хотоор хамтдаа аялцгаая. Шанхай хот бол 25 сая орчим хүн амтай Хятадын эхний 5-д зүй ёсоор орох бизнес эдийн засаг, соёл урлагийн хамгийн том төвүүдийн нэг юм. Сүүлийн үеийн сонирхолтой нэгэн тоо баримт урьдахад энэ хотод жилдээ дунджаар 20-с 40 мянган давхар саятангууд болох шин залуу чинэлэг иргэд тогтмол төрөн гарсаар байна. Шанхай руу татагдах гадныхан тэр дундаа барууныхан ихээр ирж сууршин бизнес эрхлэж мөн соёл урлаг, уран бүтээлийн карьераач эндээс эхлүүлж байгаа юм. Тиймээс ч Шанхайг дэлхийн хаалга гэх нь ортой ажээ. Hey guys. You win. Tavin. You win. Cool. Монголчууд Шанхайд ойролцоогоор 1000 гаруй амьдарч байна. Дийлэнх нь оюутнууд байна. Тэдний нэг нь бол Нани. Тэрээр Шанхай хотод их сургуулиуд үргэж байгаа олон 10 монгол оюутнуудын нэг юм. Бидний ажилд дэм болж сэтгэл гарган тусалсанд аялын хамт олон бид талархаж байгаагаа дашрамд илэрхийлж байна.
Сайн бацхан өрхөн мэнд үзэгчтэй Шанхай хотоос NTV телевиз та бүхэндээ мэдчилж байна. Прожектын хүрээнд манай Монголын хоёр хамтлаг маань Шанхайд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр пүрэв гаригийн орой манай Монголын маань хоёр хамтлаг гадаадын үзэгчдэд зориулж энэхүү жижигхэн лонжид бас акустик буюу одоо цахилгаан бус хэлбэрээр одоо тоглолтоо хийж үзүүлэх гээд бэлэн болчиход байна. Ингээ энэхүү тоглолтоос бас та бүхэндээ бяцхан сурвалжлагыг хүргье. All the way from Ulaanbaatar, Mongolia, I would like to introduce to you the Lemon. Аялын тоглолтын маань эхний өдрийн энэхүү жижигхэн боловч халуухан үдшилэг болсон газар бол Шанхайн гадныхны цуглах дуртай Анар хэмээх лаунж юм. Тэнд манай хоёр хамтлаг акустик хэлбэрээр өөрсдийн хийтүүдэд цугласан олонд хүргэлээ. Хятад иргэд гэхээсээ илүү гадныхын ихээр цугласан байсан юм. Ер нь Шанхайн залуус орой бүр дэлхийн тал талаас хүрэлцэн ирсэн олон янзын соёлыг төвгүүхэн нэг дороос хүртэж таашаал авцгаадаг нь харагдаж байлаа. Тэгэхээр тэртээ 50 жилийн өмнө бид самтлаг 50 хамт клубээс өөрсдийнхөө дэлхийд нэрд гарах аяллаа. Дэлхийд нэрд гарах тэр замаа эхэлж байсан шиг манай Lemon самтлаг, A Sound хамтлаг мөн Шанхай хотын энэхүү Анар хэмээх нэртэй Lounge Club-д өөрсдийнхөө уран бүтээлийг Европ болон Америкчууд зориулан тавьж байна. Welcome to the That's Shanghai podcast. Шанхай хотын хамгийн алдартай бас хамгийн дачаангүй онлайн подкаст шоунд тавтай морилно. Бидэнтэй хамт манай царайлаг ахлах редактор Ned Kelly байна. Сайн уу юу байна да? Үнэхээр сайн байна. Харин чамаар сони юутай? Завгүй өдрүүд байлаа. Өнөөдөр ч мөн адил завгүй гүйсээр л байна. За тэгэхээр энд нэгэн сонин содон мэдээлэлтэй ирсэн байна. Бид Шанхай хотод нэгэн амьд хөгжмийн шууган тарьсан тоглолт болох гэж байгаа тухай дөнгөж сая сонслоо. Тиймээс өнөөдөр бидэн дээр онцгой нэгэн зочид Монголоос хүрэлцэн ирсэн байна. Мөн бидэнтэй хамт төслийн продюсеруудын нэг Brian Offenter энд байна. Wow! How are you doing, sir? Excellent, man. I'm doing fantastic. Fantabulous. Манай хоёр хамтлагийн гишүүд аялын тоглолтын талаар Шанхай хотод анх үүсгэн байгуулагдсан хэвлэлийн томоохон сүлжээ болох That's Shanghai компанийн подкаст радио шоунд урилгаар оролцсон юм. Hi, Tamulan. How are you doing? Great. Тэмүүлэн бол A Sound хамтлагийн дуучин. Тэгэхээр хамтлагийнхаа урсгал чиглэлийг танилцуулахгүй юу? I don't know exactly. Хүмүүс хөвчлэн ингэж асуудаг л да. Гэхдээ би яг ийм тийм гэж хэлэхэд хэцүү байна. Ерөнхийдөө бол илүү альтернатив, бас заримдаа pop ч юм уу. Ер нь бол олон төрлөөр гэж хэлж болно. And now this month, Энэ сард бид Монголоос хамгийн хүчирхэг шинэ үеийн төлөөлөл болсон хоёр хамтлагийг урьж авчирсан байгаа. Тэд Шанхайд анх удаага тоглох болно. Shanghai for the first time. Гайхалтай. Тэгэхээр энэ бүхэн соёлын солилцоо болж таарах нэ. Тийм ээ, энэ бол гүүр. Энэ бол хоёр орны хооронд нэгдэж буй бас нэгэн хаалга гэж харж байна. Pick your metaphor. Yeah, like A Sound's really interesting. A Sound хамтлаг миний бодлоор их сонирхолтой. Тэд монголоор бас англиар дуулдаг. Их ирээдүйтэй хамтлаг гэж бодож байна шүү. Is your first time to Shanghai? Тэмүүлэн Шанхайд анх удаа ирж байна уу? Тийм ээ. Ямар сэтгэлтэй байна? Сонирхолтой юм. That's Shanghai бол анх Их Британий нэгэн сэтгүүлч залуу санаачлан байгуулж одоо сар тутмын үндэсний хэмжээний сэтгүүлүүд болох That's Shanghai, That's Beijing,
Дайц Хонконг зэрэг олон хотуудад зэрэг гаргадаг хэдэн 10 сая уншигчтай томоохон байгууллага болон өргөжжээ. Мөн эднийх дэрэгдээ олон дэлхийд алдаршсан онлайн подкаст шоу явуулахаас гадна өдөр тутмын мэдээллийн вебсайт ажиллаулдаг байна. Нийт сэтгүүлч хэвлэлийн ажилтнууд бусад албаныхантайгаа нийлээд 500-аад ажилтан эдний компанид ажиллаж байна. A-Sound who can jazz it up and did some A-Sound бол дууны ариун их урын сантай хамтлаг. Тиймээс энэ удаа нэг дууг нь хамтдаа сонсцгоох уу? Тийм ээ, тэгье. Тэгэхээр Тэмүүлэн ямар дуу санал болгомоор байна? I'd like to play a song called 30 жил хамт байгсан. So, okay, so the big gig, why... Энэ удаагийн Lemons A-Sound хамтлагуудын хамгийн том тесрэлтэд шоу энэ хагас сайн өдөр болно гэсэн тийм үү? Тийм ээ. Энэ өдөр жинхэнэ бут авцгаана. Шанхай хотыг дөргөх болно. And your big toe shoot right up. That's if the weather's bad like it was last night. Маул болно гэх. Тийм ээ, Маул Live House. Okay. Let's have a little bit of James Blunt. Сонсогч та бүхний шоуг мэлахаар Монголын супер одод хүрэлцэн ирсэн байна. Эрхэм мөндөд сонсогчдоо яг одоо James Blunt харин түүний дараа Монгол рок аялгауг хамтдаа сонсцгоо. Урлаг соёлын төдийгүй хөгжимчдийн бас нэгэн шохорлыг татсан газар бол Шанхай хотын хөгжмийн техник хэрэгслийн төвлөрсөн худалдааны дүүрэг байлаа. Ер нь Шанхай хотын хот төлөвлөлт, гудамж талбайн зохион байгуулалт нь үнэхээр эртнээс төлөвлөсөн маш нарийн зохион байгуулалттай. Энэ хөгжмийн зах гэхэд л бүхэл бүтэн 2 гудамжийг тэр чигт нь энэ төрлийн үйлчлэгээр ялгаж өгчээ. Мөн зураач урчуудын зайлшгүй очих ёстой Могоншан 50 дүүрэг гэхэд л нэг дороо 100 гаруй галерей урлангууд байх жишээтэй. Энэхүү хөгжмийн төвлөрсөн зах нь Feng Yang дүүрэгт байдаг. Эндээс дэлхийн хамгийн шилдэг үнэтэй брэндээс ахуулаад бас чгүй хямд төсрийг нь олж болно. Манай Lemons хамтлагийнхан маань эндээс Америкийн алдарт Bender брендинг гитартай болсон юм. Шинэ гитарын аялгау Шанхайн алдарт Mau Live House-д гişрэлэх нь тодорхой боллоо. Энэ зүйл райн юм байна. Аялын тоглолтын ивент тэтгэгч их аян өргөө компани дэлхийг тойрох аяллыг дэрэгдээсэ. Энэхүү бидний дорны сууд хэмээх Шанхай хот дахь аялын тоглолтын маань нэвтрүүлгийн эхний дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Аялын тоглолтыг ивент тэтгэсэн их аян өргөө компани хамт олондоо талархлаа илэрхийлье. Дараагийн нэвтрүүлгээрээ бид Lemons A-Sound хамтлагуудын Шанхай хотын хамгийн томд 109-оор тооцогдох сүүлийн үе дэлхийн хэмжээний хамтлагууд ихээр очиж тоглох болсон Mau Live House-д хийсэн тоглолтын тухай сурвалжлагыг хүргэх болно. Мөн авьяаслаг залуу гэрэл зурагчин Тавкагийн Mongolian Metalheads үзэсгэлэн Бээжин, Шанхай хотуудад хэрхэн гарсан тухай сурвалжлагыг үзүүлэх болно. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.